8-ны өдрөөс эхлээд нэг сонин үйл явдал жагсаалтын уур амьсгалд орж ирнэ. Энэ юу вэ гэхээр зэрэг гаднаас тусламж авъя л да гэдэг асуудал нөгөө жагсаал удирж байгаа гол хүмүүсээс гарч ирнэ. За энэ дундаа бүр одоо манай жагсаалыг бол одоо эн чинь ингээл бүх өдрүүдэд үндсэндээ ингээд манай жүжигчин цогтоо бол жагсаалаа удирдаад өдөр болгон лайва хийгээд за ингээд одоо улс төрийн томоохон нам эвслүүдэд нэр нөлөөтэй байсан хүмүүсээс зөвлөгөө авч байгаа гэдгээ мэдэгдэн хуульчид надад туслаараа гэдгээ хэлнэ. За ингээд одоо оюун гэрлэгчээс бол би өдөр тутам ингээд зөвлөгөө мэдээллүүдийг авч ийн гэдгээ ингээд хэлнэ. Гэснээр гадаадаас тусламж авъя гэжсэн үйл явдал чинь хятадаас тусламж авъя болоо явчихна. За ингээд дахиад жагсаал нөгөө жагсаалд оролцож байгаа гэж ойрслоо явчихна. Нэг хэсэг нь энэ нөхдүүд жинхэнэ эцгийн зарлахгүй байна. Ингээ баахан жарахаа зарлчаад ингээ суугаад ах юм байна. Ерөөсөө ингээд энэ хэргийг намжаах гэж байна. Эдгээр зарлахгүй бол хятадаар зарлуулчих. Хятад яагаад зарлах? Хятад бол зарлахад бэлэн гэсэн. Хятадаар зарлуулчих гэдэг нэг тал нь асуудал тавина. Нөгөө тал нь гүнчтэйгээ тусгаар болсон ирэх ашиг гэж юм чинь юу болох юм бэ? За ингээд ерөнхийдөө эндээс эхлээд Монголыг альч хэлбэрээр нь дэлхийд гаргая гэдэг агуулга гараад эхэлж байна. За тэгсэн нөгөө талд нь үүнтэй зэрэгцээд энэ юусоо засгийн газрыг олон улсын арбитрийн шүүгт өгч л доо гэдэг асуудал гарч ирнэ.